Өвлийн олимпийн наадмын уур амьсгал дэлхийг нэгэн хэмнэлд оруулж, спортын түүхүүд сэтгэлийг догтлуулж буй энэ өдрүүдэд олонний анхаарлыг татаж буй нэгэн онцгой хайрын түүх бий. Гаднаас нь харахад энгийнлнийг үерхэл мэт. Гэвч энэ хайрыг бусдаас ялгаруулж, хүчрхэг болгож буй нууц нь спорт юм. Тэдний хайр, ялалт, ялагдал, тэсвэр төвчээр итгэл найдварын дунд бойдсон хайр. Тэгвэл энэ хайрын гол эзэн Жэйк Пол гэж хинбэ? Товчхондоо тэр бол сошиал ертөнцөөс спортын тайз руу амжилттай алхсан дэлхийн хамгийн их орлого олдог оддын нэг. Мэргэжлийн боксийн замналдаа 12 ялалт, 1 ялагдал, 7 нокаутаар ялсан түүний тулаанууд донд Майк Тайсон, Энтони Жошуа гэх домог нэрс багтана. 2024 онд Майк Тайсонтай хийсэн тулаан нь Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн өндөр тасалбарын орлоготой боксийн тулаан болж 72 мянган үзэгч танхимд цугларан 18 сая $10 ашиг олсон нь гайхалтай амжилт байв. Үүгэрч зогсохгүй уг тулааныг Netflix-ээр 60 сая хүн шууд үзсэн нь түүний нэр хүнд нөлөөг илтгэн. 20 сая дагагчтай YouTube сувг, Disney-ийн кинонуудад бүтээсэн дөрүүд амжилттай бизнесүүд. Жэйк Пол зөвхөн боксчин бус орчин үеийн нөлөөллийн бэлэг тэмдэг юм. Гэхдээ түүний амжилтыг жинхэнэ спорт биш ухаалаг маркетинг хэмээн хардах хүмүүс цөөнгүй. Яг аргагүй тэр нийгмийн сүлжээнд асар нөлөө бүхий нэгэн. Харин түүний зүрхийг эзэнтсэн бүсгүй хинбэ? Юда Лердам. Нидерландын тишүүрийн спортын тодод төгс гоо үзэсгэлэн хатуу жил хурдыг спорттой хослуулсан тод жишээ. Тэр бол дэлхийн авраг олимпийн наадмын алт мөнгөн медальт олимпийн шин дээд амжилтын эзэн. 2018 оноос эхэлсэн мэргэжлийн карьер нь өнөөдрийг хүртэл тасралтгүй өссөөр байна. Тэд хоёр бол өөр өөрийн салбарт оргилд хүрсэн спортын одод, гэвч энэ хайр атаархал эргэлзээгч дагуулна. Жэйк Пол найз бүсгүйнхээ ялалтын мөчөд нулимс унахыг зарим нь ээлжид маркетинг хэмээн хардаж асууна. Үнэхээр тэр хайраач хүртэл ашигладаг. Эсвэл энэ бүхэн жинхэнэ сэтгэлийн илэрхийлэл үү? Хариултыг нь танд үлдээе. Тэдний хайрын түүх кино шиг сүртэй эхлээгүй. Үлгэрийн ханхүү гүнжийн уулзалт ч байгаагүй. Зүгээр л Instagram-ны нэгэн чатнаас бүх зүйл эхэлсэн юм. Анх Жэйк Пол Юда Лердамын үнэн шүтэн бишрэгч байсан бөгөөд 2022 онд зориг гарган чат бичсэн нь тэдний хайрын эхлэл байв. Харин тэр үед Юда Жэйкийг огт таньдаггүй байлаа. Дэлхийн хамгийн баян инфлюенсер охтын мөрөөдлийн залууг мэдэхгүй байсан нь бүрт сонин. Хожим Жэйкийн тухай ярихдаа анх түүний гадаад төрх надад таалагдсан. Гэхдээ дотор нь ийм цэвэр ариун, энгийн зүр сэтгэл нуугдаж байсныг огт төсөөлөөгүй хэмээн дурдсан байдаг. 2023 оны 4-р сард тэдний харилцаа олон нийтэд ил болж 2025 онд Жэйк Пол Ютад романтик гэрлэх санал тавьсан юм. Нэг нь рингэн дээр, нөгөө нь мөсөн талбайд. Өнөөдөр тэд хамтдаа ирээдүгээ мөрөөдөж, бие биенийхээ хамгийн том дэмжигчид болсон. Жэйк Пол рингэн дээр цохилт авч босож ирдэг бол Юда мөсөн талбай дээр секунд бүртээ уралдан гулгадаг. Спорт ба хайр энэ хоёрын төгс нэгдэл тэдний харилцаанд оршиж байна. Найз бүсгүйнхээ амжилт бүрийн ард бат зогсох сүйт хархуу, ялалтын мөч бүрийг нь хамтдаа хуваалцах хоёр зүрх. Спортын дунд төрсөн тэсвэр төвчээрээр бэхжсэн орчин үеийн спортын хайрын түүх.